Өглөөний мэнд эрхэм мөндөд үзэгчтэй лайв хэлцээс өглөө болгон 9 цаг 30 минутаас хүрдэг. Өдөртний сонингийн тайм эхэлж байна. За уламжлалсаар үндэсний шуулан сонингоос хүргэе. За лидерүүдэд нь хэрэггүй байж болох ч Монгол ардын нам хэрэгтэй гэсэн нийтлэлийг сэтгүүлч отхон жаргал бичсэн байна. За 2 жилийн дараа 2021 онд 100 жилээ байгаа тэмдэглэж байгаа Монгол ардын нам нэлээд бужигнаатай байгаа бүгдээрээ мэдж байгаа. За их орончдын өдөр гэж өөрөөсөө тэр одоо түүхэн өдрөө тэмдэглэдэг. За хоёрхан лидерийн хонцгонлыг ердөөл 20 улс төрч дагаж намирж буй мэд хөндлөнгөөсөө харагдагч углуураг учир начир нь толгоороо өндгөл гэж харах нь Монголын төр биш болцоход байна. Энэ аюулын эсрэг сөргүүлэн тавих цор ганц ивээс нь ив нэгдэл ядчил улсын хурал нь хэвийн хуралдаж засгийн газар толгой өндөр ажиллаа хийгээ. Үндсэн үлийн зэцэд үүссэн маргаан Монгол ардын намаар туг тахлаа гэхэд маргааш хэн Монгол төрийн төлөвшлийг сахих вэ гэдгийг бодож үзээ. Монгол ардын намыг мандуулах гэсэндээ бус харин төрийг төвчтгөөсөө гэсэндээ ийм бичиж буй хэрэгээ. 100 жилийн соёл түүхийг 100-тхаа улс төрчдөр устгуулахыг хүсээгүйдээ шүү гэсэн ийм нийтлэг сэтгүүл отхон жаргал бичсэн байна. За нэр сэтгүүлч Бадам дөржин ганц чимэг улсын хурлын гишүүн оюун чимэгтэй оюун хоролттой ярьцлага хийсэн байна. За өнөөдөр гартаа зарчим барьдаг лидерүүд өндөр түвшний эренбитэй төрийн сэтгүүлтнүүд хомсдож байна гэсэн ийм одоо гарчигтай ярьцлага 6 дугаар нүрд үргэлжилсэн байна. За зарим хэсгээс нь та бүхэн тоомлж хүргэе. За одоо бүлгийн 65 гишүүн бүгд л тэр 60 тэрбумтай холбоотой гэж үзэж Монгол ардын намын бүлгийн 65 гишүүнийг бүгдийг нь 60 тэрбумтай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан шиг тэр ургийн мод гэчийг нь зурж агаад улсын хурлын гишүүд ямар ажил албан тушаал дээр ямар хүмүүсийг яаж томилсон байна. Үнэхээр мөнгө төгрөг авсан юм уу аваагүй юм уу гэдгийг ил тод ярих цаг болсон. Цаг үеийн энэ шаардлага нь төрийн албыг томилохдоо ах トゥ төрөл садан найз нөхөд нутаг ус гэсэн цөөхөн хүрээнд л харж хийсэн. Үүнээсээ болж төрд итгэх ард түмний итгэлийг сулруулсан алдаан дээр гарч ирсэн шаардлага юм а. Бас үүнийг зас гэсэн хамгийн том сануулга юм а гэж ингэж ярьсан байх юм. За засгийн газрын 15 сайд маань улсын хурлын нэгдсэн чуулгандаа суухгүй байна. Энэ бол үндсэн хуулийн зөрчлөө. Цаашдаа Монгол улсын засгийн газар давхар дээлтэй хүмүүсийн дээлийг дан болгоод үйл ажиллагаагаа явуулах нь Монголын төрд ч улсын хөгжилд ч зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн ийм зүйл ярьсан байна. За засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн улсын хурлын үйл ажиллагааг хууль бусаар хойшлуулж байна. Ахин хэлэхэд үндсэн хууль зөрчсөн үчлээ гэдэг ингээд. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр 2019 онд улсын төсөвт 47 тэрбум төгрөгийг суулгасан гэж байна. Нэрхчил 47 тэрбум төгрөг байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэл бол хамгийн их ажлын байр бий болгодог, өрхийн орлогыг нэмэгдүүлдэг ийм ээ. Тэгээд тэдний бараг 90% нь тоног төхөөрөмжийн шинжилэл, эргэлтийн хөрөнгөдөө 2-оос 15 сая төгрөг хүсдэг ийм одоо хүмүүс одоо байдаг судалгаагаар гарсан гэсэн ийм зүйл ярьсан байна. За тэгээд та бүхэн энэхүү ярьцлагыг үндэсний шуудан сонингоос үргэлжлүүлээд өнцөрэй. За ерөнхийдөө үндэсний шуудан сонингийн нэг байнгын сэдв нь эрчим хүчний салбар байгаа. За сэтгүүлч уус харан гэрэл үн цэнтэй өндөр өртөгтэйж үнгүүцсэн эрчим хүч гэсэн ийм одоо цогц сурвалжлагыг бэлдсэн байна. За диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Баатрин ярьж байгаагаар эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онтой харьцуулахад 9% нэмэгдсэн гэж. За манай Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ 10 жил тутамд ойролцоогоор нэг 5% нэмэгдэж байгаа юм байна. Харин 2018 он буюу яг энэ жил огцом нэмэгдээд эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн мөрөөгтэй харьцуулахад 9 орчим хувиар өсөлттэй байгаа юм байна. За цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг нь дотоодын их үүсвэрээс хангаад Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсаас импортоор 20% нь хангадаг. За нийт цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн 74.3%-ийг дулааны цахилгаан станцуудаар 3.7%-ийг нь салхин цахилгаан станцаар 0.9%-ийг нь усан цахилгаан станцуудаар 0.6%-ийг нарны цахилгаан станцуудаар 0.4%-ийг нь дизель цахилгаан станцуудаар үйлдвэрлэж байна. За оргил ачааллын үед буюу оройн цагаар Оросын холбооны улсаас эрчим хүчээ авдаг.
За эх оны төлөв байдал харьцангуй боломжийн байгаа. Харин 2020 оноос хүндрэл үүсгэр харагдаж байна гэсэн ийм зүйлийг мэргэжлийн асуудал ярьсан байна. За ер нь нэлээд олон хүнээсээс тодруулга авсан байлээ. За Багнуур хувьцаат компани санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ган Зоргийн ярьж байгаагаар манай уурхаад 50-аас 60 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн ийм зүйл ярьсан байна. Багнуурын уурхаа 1978 онд байгуулагдсан. 1998 онд Монгол нүрс төслийн хүрээнд 51 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс хойш 20 жил өнгөрөөд байна гэсэн ийм зүйл ярьсан байна. За дулааны цахилгаанаас төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал Төмөр Хуйгийн ярьснаар дулааны станцууд хамгийн их ачааллыг үүсч бага үнээр эрчим хүч борлуулдаг гэсэн ийм зүйл ярьсан байна. За Улаанбаатар цахилгаан түүхээс сүлжээний борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Саран Чимэг ярьсан байна. За Улаанбаатар цахилгаан түүхээс сүлжээний техник бодлогын хэлтсийн дарга Баццэг ярьсан байна. Эрчим хүчний бодлогын төлөлтийн хэлтсийн дарга газрын дарга Их тайван 2023 он хүртэл эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлнэ гихчлээ. Энэ салбарыг одоо нуруунд авч явж байгаа хүмүүс бүгдээр ярьсан байна. За хэрэглэгчдэд жилд 53 тэрбум төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлт үзүүлдэг гэсэн ийм мэдээлэл байна. За ингээд цогцолсыг та бүхэн бас үндэсний шуудын сонингоос хүлээн авч унших боломжтой. За 5 дахь өдөр засгийн газрын ээлжид бус чуулган болсон. За удааны асуудал ярьсан. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хувийн сонирхол оруулж шоронд орвоо гэсэн ийм зүйлийг ерөнхий сайдуудад анхааруулсан байна. За 600 мянган тонн шахмал түш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ гэсэн зүйл ярьсан байна. За иймэрхүү зүйл байна. За сая 5 дахь өдөр улсын дэд шүүхээс 3 намтай холбоотой мэдээлэл гаргасан. За 2 нам шинээр бүртгэсэн байна. За Зэ Батотхон нарын одоо их эв нам гэж бүртгэсэн байна. За наран гэрэл нарын ард түмний олонхын засаглалын нам Атозн гэдэг намыг бичиг баримтанд хангалттай одоо 4 журам нийцчин гэсэн учраас бүртгэсэн байна. Харин Эрдэнэбаяр нарын Монголын төв намыг улсын бүртгэх төр хойшлуулсан байна. За бичиг баримт нь шаардлага хангаагүй гэсэн ийм зүйл байна. За сэтгүүч улс үндэсний шатны сонингийн спортын сэтгүүч Мөнхц бол Бүртөө Чон 2018 ёслолын арга хэмжээг сурвалжилсан байна. За оны шилдэг тамирчнаар нандин цэцэг тодорсон байна. 17 жилийн өмнө спортын шилдэгүүдийг шалгаруулдаг Бүртчон ёслол болсон. За анхны одоо шагналын эзнэр дэлхийн аваргын хошоо мөнгөн медальт гавья тамирчин Пүрэв Баатар, за Оско гэж нэрлэдэг Пүрэв Баатар маань шалгарж ийсэн юм байна. За үндэсний Олимпийн хорооноос томилогдсон ажлын хэсэг одоо Бүртчоны эзэдийг тодруулсан. Энэ жилээс анх удаа спортын шилдэг сэтгүүлч тодруулснаас телевизийн хөтлөгч спортын сэтгүүлч Чөлөөт Бөхчөөдөгийн тайлбарлагч Шижир Бат анхны шагналыг нь хүртсэн байна. За ерөнхийдөө нэлээд маргаантай юм болсон юм байна. За өнгөрсөн жил Хөлмөрийн Баатар гавья тамирчин Сумья шилдэг тамирчин гардаж авч ирсэн бол энэ жил 119 оноогоор тэргүүлсэн боксчин нандин цэцэгт угс цом шилдсэн юм байна. За үүнд одоо жишээлбэл амжилтаараа сагсан бөмбөгийн 3-ыг үржих нь 3-аас залуус хоккейчдоос илүү байсан ч спортын сэтгүүлчдийн олонх нь хоккейн багт урам өгөх үүднээс саналаа өгсөн. За үхлийн гих за нэг иймэрхүү бас юм болсон юм байна. За үхлийн гих тодголтой К2 оргилд авирсан одоо Гангаамаа гавьяат маань шилдэг тамирчин нэр дэвсэн ч шагналын гадна үлдсэндээ өөрийн одоо фэйсбુક хуудасаараа дамжуулан бухимдлаа илэрхийлсэн ийм зүйл болсон юм байна. За дэлхийн аваргын 5 медальт угуул цэцэгч сэтгэл дундуур Бүртчоныг орхисон байна. За энэ дэлхийн дивжинээс хүрэл медаль хүртсэн төвшин тулга Сумья Шовдар нар Азийн наадмын аваргуудад жинд аруулсан бол 3-ыг үрж 3-ын шагналгүй хоцорсондоо бас гомдсон юм байна. За 17 удаагийн Бүртчон ёслолыг гардан зохион байгуулсан Монголын үндэсний хороо болон шилдэг тамирчин багийг тодруулсан спортын сэтгүүлчид, спорт сонирхогчид болон мэрэгчдүүдийн шүүмжлэлийн бай болсныг төгсгөлд нь цохон тэмдэглэе гэсэн ийм зүйл. За үндэсний Олимпийн хорооны дарга цаг цөрөн өөрийн хүслээр ажиллаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. За яг энэ одоо үеэр Бүртчон болсон нь
иймэрхүү одоо бас маргаан дагуулдаг байгаа маань. За таны мэдхүүн бууланд цагаан алт буюу элсэн чихрийн тухай, элсэн чихрийн үүх хүсэл гарал түүхийн тухай үндсэн шуудан сонин дээр нийтлсэн байна. За дараа нь та бүхэндээ өнөөдөр сонингоос үргэлж за эдийн засаг сэргэж их баригчид талцсан 2018 он гэдэг өнөөдөр сонин 2018 оны Монголын болон дэлхийн одоо онцлог үйл явдлуудыг А6, А7, А8 дугаар нүртэй нийтэлсэн. За жишээлбэл Монголын одоо 2018 оны онцлог үйл явдал ямар үйл явдлууд орсон бэ гэхээр төрийн өндөр албан тушаалтнууд бүлэглэн зохион байгуулалтаар төрөө дээрэмдлээ гэсэн ийм юм хамгийн түрүүнд онцлсан байна. За бид уучлахгүйгээд одоо иргэдийн хөдөлгөөн өрнөсөн. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналын холбоотой. За хамгийн сүүлд ерөнхий сайд маань хүртэл холбогдчиход байгаа. Ерөнхий нарийн бичгийн дараа холбогдчиход байгаа. За сайд нар хоёр сайд холбогдсон. Хэд хэдэн 10-аад гишүүн холбогдсон байгаа. Ерөнхийдөө зохион байгуулалтаа энэхүү зээлийг одоо хувааж авцгаас нь тодорхой болоод байгаа. За ам долларын ханш ахаад цойлов гэсэн ийм үйл явдлыг онцлсан байна. За энэ төрлийн үед эрх баригчид эвлэрэхгүй гэсэн ийм одоо зүйлийг хоёр тишээ хараа суучгаад байгаа. Зүйлийг бас онцлсан байна. За хүчингийн хэрэг хуулийн мухардл гэдэг. За ган тулга улсын хурлын гишүүн Мурат нартай холбоотой үйл явдлыг бас онцлсан байна. За том алгасан хөрөнгийн зах зээлгээд за Монголын маш олон одоо хэд хэдэн компани амжилттай IPO гаргасан. За бас хэд хэдэн компани ингээд одоо хүлээгдэж байгаа. За мөн цааш нь 12 жилийн дараах ашигтай төсөв гэсэн ийм үйл явдлыг өнөөдөр сонио онцлсан байна. За хоёр ч ерөнхий сайдыг хэрэг татав гэсэн зүйл байна. За ерөнхий сайд асан баяр, ерөнхий сайд асан сайхан бэлэг, сайхан бэлгийг хоёр хэрэг дубаан гэрээ болон Эрдэнэтийн 49% та холбоотой асуудлаар шалгаж байгаа. За ерөнхий сайд асан баярыг бас дубаан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Улсын ерөнхий прокурор асан дорилог жавыг 4 сая $4 хэрэгээр бас аль дээд үзэх газраас дуудаж мэдүүлэг авсан байгаа. За нэг удаагийн гялгар утанд баяртай гихүү гэсэн энэ үйл явдлыг онцлсан байна. За байгаль орчин аялал жуулчлалын сайд тушаал гаргаж эх оны хэдэн сараас үлээ энэ чинь. Эх сарын 4 сараас үлээ. Гялгар утыг тийм бэр 3 сарын 1-ээс эхлээд гялгар утыг хэрэглэнээс хасна гэсэн ийм хориг тогтоол гаргасан байгаа. За үүнийг одоо өнөөдөр сонио онцлсан байна. За нэгдсэн үндэсний байгууллага Монголын агаарын бохирдлын асуудлаар дугуурлаа гэсэн мэдээлэл байна. За их Батухай залуу 50 гаруй мянган хүний гарын үсгийг цуглуулж Монгол дахь суурин төлөөлөгч нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчд хандсан. За үүний хариу нь бас гарсныг бас бид нар тоомлж хүргэсэн. За монголчууд багийн спорторч дэлхийд дүүлэгдэхэд ойрхон байна гэсэн ийм одоо үйл явдлыг онцлсан байна. За 3 төрлийн тамирчид бүр онцгой байсан. За манай хоккейн насан туршидтын шигшээ багийнхан Азийн цомын авар шалруулах тэмцээнд төрүүлсэн байгаа. За хөл өмгчүүд маань бас нэлийн тийм сайн бас хөгжлийн шин төвшөнд гарч ирж байгаа гэсэн ийм зүйлийг бас онцлсан байна. Тэгэхээр ерөнхийдөө багийн спортод муу гэсэн ийм одоо зүйлийг монголчууд бас энэ 2018 онд бас багц хэмжээгээр болтугай халж чадсан бас онцлог үйл явдал болжээ гэж. За дэлхий дээр ямар одоо үйл явдал болснуудыг онцлсан бэ гэхлээр өнөөдөр сонио. За худалдааны томоохон дан эхлэв гээд Америк нэгдсэн улс бүгд нэг хятад ард улс хоёр худалдааны дан эхлүүлсэн байгаа. За хоёр солонгосын хойгийн байдал нааштайгаар иргэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүд уулцсан. За хэд удаа уулцсан. За хүмүүнлэгийн хямрал гүнзгийрснийг бас дэлхийн одоо үйл явдалаар онцлсан байна. За Венесуэл Йемений байдал улам хүндрээд байна гэж хэлсэн байна. За дөрөвдүгээрт нь уур амьсгалын өөрчлөлтийн аюулын харанга анхааруулга нэмэгдсэн тухай. Тавдугаарт нь өрөндийн хүчний сулрал. За Европын холбоонд төр болж байгаа үйл явдлуудын тухай. Зургдугаарт нь хүний хувьслын ширн ирнийг нээсэн ихэр гэдэг. За хятадын эрдэмтэн хүн төрөлхтний тухайд анх удаа хевлийдэ байгаа үр хөврлийн ДНХ-г өөрчилсөн ийм одоо шинжлэх ухааны том нээлт хийжээд байгаа. За халдлагын түгшүүр намжсангүй гэдэг Америк нэгдсэн улсад хэд хэдэн удаа халдлага болсон. За 7 дугаарт нь Трамп нөхдөө түгшээж дайснуудаа баясгажээ гэдэг
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп тэгээд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин нарын одоо хооронд төрөж байгаа асуудлуудын тухай. За Этиоп улс Эритретэй найрамдаж Сириэс Америк нэгдсэн улсын цэрэг гарч эхлэвэ гэсэн ийм одоо нийтлэг 9-р нь онцсон. За 2 Солонгос 1 Оросын холбооны улс Олимпийн даалбанд орж агслаа гэсэн ийм нийтлүүдийг дэлхийн юундаар онцолж. За өнөөдөр сонингийн тэргүүн нүрт эмнэлэг түргэгдсэн 75 хүүхэд ахуйн бохирдлоос өвчлсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг сэтгүүл сувд хэлсэн байна. За Баян Улгийн аймгийн Баяннуур сум дээр дунд сургуулийн 75 хүүхэд халуурах бөөлж суулгах юм шинж тэмдэгтэй байгаа юм байна. За 17-нд 48 хүүхэд нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бол үүнээс хойш 27 сурагч дээрх шинж тэмдэг илэрч ороогоос 65 нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад байгаа тухай Баян Улгийн аймгийн эрүүл мэндийн дарга Айгүл мэдээлсэн байна. За эмнэлгийн ор хүрэлцээгүй хөнгөн зовиртой 28 хүүхдээ дотор байранд нь тусгаарлан нэмчилж байгаа юм байна. За хүүхдүүд хоолноос хорцсон гэж эцэг эхчүүд дотор байрны багш нар үзэж байгаа ч эмч нарын нэмч нар нь болохоор ахуйн бохирдлоос үүдэлтэй халдвар байж болзошгүй гэсэн ийм зүйл одоо ярьж байгаа юм байна. За сэтгүүлч Мөнх цулын соёлын төвд амьдарч буй Угтаал сайдмын сурагчид гэсэн нийтлэл А9-р нүрт яасан. За энэ Угтаал сайдмын Төв аймгийн Угтаал сайдмын энэхүү сургуулийг онцолсон учир нь болохоор зэрэг өнөөдөр сонины үүсгэн байгуулагч соёлын гавь зүтгэлтэн Баалдор Жагсан болон төрийн сойрхолд ардын жүжигчин Цогцолмоо, ардын зураач Гунгасран, улсын авраг Хадбаатар, соёлын гавь зүтгэлтэн Яруу найрагч Загдын Төвөн Жаргал зэрэг олон алдартай одоо энэ Төв аймгийн Угтаал сайдмын сувын дунд сургуулиас төрөн гарсан байдаг юм байна. Үүнтэй холбогдуулаад өдрийн сонирхолжлох мэлдэжээ. За онгоцныхоо гэмтлийг засаж дахин ас нисгэд асуудал болсон. За Мяатын Сөүл Улаанбаатар чиглэлийн онгоц бусаж буусан тухай. За өдрийн сонин дээр дэлгэрэнгүй ярьцлага учраас та бүхэнд би үүнийг юу яа? Дараа нь дэлгэрэнгүй. За үндсэн шударгын сонин дээр нэр нэг ийм мэдээлэл гарсан. За өчигдөр Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн холбооны анх дахь хурал гэж болсон. За улсын хурлын гишүүн Б Бат Эрдэнэ, Ж Мөнх Бат нар оролцсон. За Монгол Ардын намын хяналтын хорооны дарга асан Болд Мандал оролцсон байна. За хид хідэн зүйлийг ярьсан. За Монгол Ардын нам түүхэндээ анх удаа сөрөг хүчинтэйгээр нийл засгийн газраа унгаасан. Мөн түүхэндээ жидүүчдийн засгийн газар болон нэрлэгдэж түүхэндээ анх удаа сөрөг хүчний 3хан конохны дэмжлэгчтэйгээр хариуцлага үүрлэгөө үлдсэн. Түүхэндээ анх удаа улсын хурал дахь намын бүлэг нь 2 хуваагдсанаа зарласан. Түүхэндээ анх удаа өөр намтай эвслийн засгийн газар байгуулж байгаа юм шиг дотроо 2 талаас зөвшөөрчид сайд нараа томилсон. Түүхэндээ анх удаа улсын хурал дахь олонхын бүлэг зөвшөлтсөл ойлголцлын ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэллээ. Түүхэнд анх удаа олонхын бүлгийн хагарлаас үүдэж улсын хурлын үйл ажиллагаа гацлаа. Энэ бүхэн нь түүхэндээ анх удаа Монгол Ардын намд байгааг улс төрийн өрнөл үйл явдал үзэгдэл боллоо. Монгол Ардын нам олигархичсан, мафцсан, компанидсан нам болчиход байна гэж ингэж улсын хурлын гишүүн Ж Мөнх Бат үзсэн байна. За ерөнхийдөө энийг бол нэг талаас жигүүр гэж тайлбарлаж байгаа. Нөгөө талаас бол нам байгуулж магадгүй гэсэн ийм зүйлийг одоо ярьж байгаа юм байлээ. За энийг бол одоо өнөөдөр сонио 2 дугаар нүртэ Монгол Ардын намын гишүүд дэмжигч намаас шинжлэх хөдөлгөөн эхлүүллээ гэсэн ийм зүйлийг ярьсан байна. За үндэсний өнөөдөр сонингийн сэтгүүлч Эрдэнэ цэцэг монголчууд хавдарт идүүлж байна гэсэн ийм зүйлийг одоо цувралаар нийтлүүлж байгаа. За 3 сая хүн амынх нь 15,000 гаруй нь хорт хавдрын шинж тэмдэгтэй гэж онцлогдсон. Тэдний 5,000 гаруй жил бүр хорвоог орхиж байгаа. Үүнийг давах хэмжээний хавдрын тохиолдол жил бүр шинжлэгдэн бүртгэгдэж байгааг Монгол улсыг удирдах байгаа хүмүүсийн хэдэн мэдэж байгаа болоо. 1995 улсын хүн амын дундах хорт хавдрын тохиолдол үүнээс улбаатай нас баралтаараа бид дэлхийд толгой цохиж байна гэсэн ийм одоо аюулын харанг дэлдээд байгаа. Удаа дараа энэ тухай бичиж байгаа. За энэ оны 6 сарын байдлаар Монголд хавдрын шин тохиолдол дахиад 7,000 бүртгэгчээд байгаа юм байна. Энэ бол эмнэлэгт хандсан иргэдийн доо хавдартайгаа мэдхгүй яваа хүний доо хит байгааг мэдхийн аргагүй гэсэн ийм одоо зүйл. Өнөөдөр сонингийн сэтгүүл Эрдэнэ цэцэг бичсэн байгаамаа. За 6,000 тонн шахмал түш нөөцлөх ажлыг эрчимжүүлнэ гэдэг Монгол Улсын засгийн газар 5 сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотод түүхийн нүүрс оруулахыг хориглоод байгаа. За үүнтэй холбогдуулаад шахмал түвшний ийм том
одоо компанид ажил яваад байгаа. За Монгол хүний амжилтыг Гиннесийн номд бүртгэнэ гэд. За цавагд улам гээд охин дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд 5597 цифр сэржлэн алдалгүй сансан амжилтаараа Гиннесийн номд бичигдэхээр болсон тухай өнөөдөр сонио бэлдсэн байна. За ганц харуул гээд дэлхийн аврал шалгаруулаас алт мөнгөн медаль хүртсэн Азийн аврал шалгаруулах тэмцээний алт хүрэл медаль хүртсэн. Power Nutrition-ы тамирчин Fabric Body клубын тамирчин ганц харуултаа уулзч ярилцсан байна. За хүүхдээ гаргачаад юу байсан? Нилээн жин нэмсэн байсан. Тэгс нэг хүн гудамжинд тоогоо шунгаа хангинуулж гэрийн мухар сахихаас өөр шийд шийдгүү бүдүү авгаа гэж одоо ингэж доромжилсан юм байна. Тэг гэртээ орж ирээд одоо өөрийнх нь хор шарыг хөдөлсөн гэж байна. Тэгээд намайг яаж өөрчлөлтийг хараарай чи гэж хэлээд ингээд 40 кг туурсан. За үүнээс хойш ингээд мэрэгжлийн тамирчин болсон ийм одоо хүн байгаа. За энэ тухай спортын сэтгүүлч бэлджээ. За өдрийн сонин дээр нэгэн сонирхолтой хоёр хүний ярьцлага нэвтлэгдсэн. За Монголын хөрөг зургийн шинэ цагийн мастер Чингисийн урлан дөнжлөө гэдэг. За Чингис саяхан Хасбатар Арц намын одоо гишүүн байна уу байхгүй нь чинь Уурангаадар бас хөөгдөд ах шиг гэсэн. Тэрний одоо захиалгаар гэргийн одоо амар жаргалыг нь Монгол ийм Монгол хатны өмсгөлтөөр ингэж зурсан. За энэ зургаа одоо би өнөөдөр ингээд дуусаад ард нь гарчгаад байж байна. Өнөөдөр одоо та нар хурж ирсэн одоо маш сайхан үйл явдал боллоо гэж өдрийн сонигийн сэтгүүлчээр одоо өгсөн байна. За тэгээд энэ зургаа 3 сарын хугацаанд зурсан байгаа. Та бүхэн Facebook дээрээс харсан болов. Би бол энэ зургийг хараад үнэхээр одоо амьд юм шиг зурсан байлаа. За ерөөдөө Чингисийн бас онцлог нь хүмүүс бол Чингисийн зургийг хараад бол одоо маш их одоо юу яадаг, уулга алддаг. Одоо энэ бол одоо перитрэлсэн юм шиг бараг фото зураг шиг хэмжээний ингэж зурдаг. За тэрээр сайхан Facebook хуудсан дээр Асемийн одоо оролцож исэн одоо төрийн тэргүүн хаадын хөргийг одоо 55 хүний зургийг одоо ингээд зурсан. Тэг үүнийхээ төлөө одоо баярлалаа гэсэн одоо тийм урмын өгч аваагүй гэсэн ийм зүйлийг одоо юу яасан. За үүнтэй холбогдуулаад өдрийн сонигийн сэтгүүлч ганц сар түүнтэй ярьцлага хийсэн. За одоо энэхүү зураач маань гэр бүлийн хоёр юм байна. Гүнжгээд эхнэр нь бас зураач дөнгөж 30 гарч байгаа ийм одоо сайхан гэр бүл байна. За Асемийн үеэр 55 хөрөг зурсан. За энэхүү хөргийг одоо захиалсан хүн нь тухайн үед одоо сайд байсан Нямжавын Батбаяр гэж хүн. За урьдчилан мөнгө санааг нь тэр хүн гаргасан юм байна. За харамсалтай нь энэ 55 хөргийг одоо Батбаяр гэдэг хүн өөртөө хадгалдаг юм байна. Тэгэхээр энэ улсын хөрөнгөөр зурулчаад яагаад энэ хүн өөр дээрээ одоо хадгалдаг юм бол доо гэсэн ийм зүйлийг одоо энэ хүү ярьцлага уншиж хахад бас бодогдож байлаа. За тэгээд ийм одоо 55 хүний зургийг өдөр шөнөгүй зурсныхаа төлөө баярын бичиг байтугай баярлаа гэсэн ч үг одоо дуусаагүй энд жон гомдож явдаг тухайга хэлсэн байна. За энэ хүү зураач маань өглөөний одоо 9 цагаас оройн 20 цаг хүртэл ажил сууж одоо зураг зурдаг юм байна. За ширээний тенсээр хичээлэлдэг нь одоо ингэж олон жил одоо сууж ажиллахад одоо хүрэгдэг юм байна. За хэдийн олон цаг одоо тоглоно, төдийн олон цаг одоо суудаг. За Чингисийн аав нь Тулгабаатар нь усных, ээж нь ховдых, харин эхнэр нь өөр хангаах гэсэн ийм одоо сайхан ярьцлага байна. За дараа нь та бүхэндээ нийс эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга ассан сандуутай хийсэн ярьцлага байна. За итгэлцэл ив нэгдэл Монгол ардын намд усаагаар мэд хэрэгтэй байна гэж сэтгүүлч оюун туяатай ярьцлага хийсэн. За анх удаа 60 тэрбумтай холбоотой асуудлаар ярьсан. За өөрийнх нь би энэ ярьцлага бол эхний хэсгийг нь уншсан. За ярьцлагын эхний юу болохоор Ганбаатар нь одоо тэр их хаадын групп гэдэг дээр стратегийн захирал аавна гэсэн зар тавьсан юм байна. Зарынхан дагуу дорж содоо ирж уулцсан. За тэгээд мань хүнд их таалагдсан Москвад одоо сургууль төгссөн Путиний сонгуулийн кампанит ажиллаар ажилласан. Дархан дээр хаян хэрвээ одоо гишүүнийг гаргасан энэ төр гэдэг ингээд Ганбаатарт ярингууд Ганбаатар нь олзуурхаад сандуутайгаа танилцуулсан. За ерөнхийдөө бол хамгийн их одоо
3 сарын хугацаанд энэ их хаатын группт ажилласан гэж байгаа. Тэгээ 3 сарын хугацаанд уулзсан бүх уулзалтын дээрээ Сандуугийн өөрийнх нь ярьж байгаа шүү. Бүх уулзалтын дээр бичлэг хийгээд тэгээ энийгээ эвлүүлсэн гэсэн ийм зүйлийг ярьсан. Хамгийн их одоо дурддаж байгаа хүн нь Ганбаатар байгаа. Та бүхэн энийг анзаараарай гэсэн ийм одоо ярьслага 1 4 5 дахь нүрд амжаад ингэ харсан байна. Тэгэхээр та бүхэн үүнийг бас хүлээн уншаарай. За Улсын хурлын гишүүн Ж Ганбаатар нийгмийн 60-70% нь бүтээлч байж гэмээр улс орны хөгжил урагшилдаг гэдэг. Ганбаатар гишүүн өдрийн сонин байн гардаг болжтэй. За өдрийн сонингийн сэтгүүлч Ган Тулга Батулга чинь инх болдын захиалгаар аманд гарсан хүүхэд болж хувирвуудаа гэсэн ийм одоо ярьслага байна. За саяхан 4 өдөр болсон Монгол Ардын намын баг хурал дээр улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ их сонирхолтой мэдээлэл бэлтгэлсэн. Түүний ярьснаар Бадан Жунаг Сингапур руу авчирч өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиаж төвчүүлсэн гэсэн ийм зүйл ярьсан. Өөрөөр хэлбэл одоо төмөр замын хэрэгээр Батулга яг ял шоронд одоо орох гээд ингэ байж хахад нь инх болд гэдэг хүн Сингапур руу Бадан Жуна гэдэг хүнийг явуулаад тэгээ улмаар одоо Ардсан намын сунгаанд ялуулаад тэгээд ингээ хоёулаа нэр дэвшээ тэгээ өөрөө ялагдсан болж одоо таарсан. За хиний Оюун Эрдэнэ ярьснаар тэгээ түүний хэлж байгаагаар Батулга ерөнхийлөгч маань инх болдыг өөртөө өрсөлдүүлэх гэж захиалсан хүн бол таарвуу гэсэн ийм одоо зүйл байна. За ингээд ярьчихлаа. Тэгээ одоо ерөнхийлөгч маань одоо ерөнхийлөгчийнхаа өөрийнх нь амнаас одоо өөрийнх нь тайлбарыг сонсомоор байна гэсэн ийм зүйлийг өдрийн сонин гэж Ган Тулга бичсэн байна. За өчигдөр амралтын өдрөөр Сөүл Улаанбаатарын чиглэлийн Мятын онгоц буцаж газардсан байгаа. За хүнтэй холбогдуулаад захим ертөнцөөр нилээдгүй шууганд дэгдсэн. Зорчигч нар нь зарим нь одоо буцаж нисэхгүй гэсэн, зарим нь одоо буцаж ниссэн байгаа. Нийтдээ 12 хүн буцаж нисээгүй юм байна лээ. За энэ онгоц нь одоо 18 жилийн насжилттай онгоц. За Монгол улсын хуулинд 20-с жилийн насжилттай онгоцыг одоо үйлчлэгэнд гаргахыг хориглосон байдаг юм байна. Ингээд 2 жилийн дараа энэ хүн онгоц одоо хугацаа нь одоо дуусах юм байна. За утаа бол үнэртэйгүү гэж байгаа. Зорчигчд утаа үнэртэй дээсэн гэж одоо ингэж мэдэгдсэн. За саяны агаарын хөлгийн хувьд болохоор дөнгөж хөөснийхэн дараа одоо дугууных нь тэр хавхлаг нь хаагдаагүй гэсэн ийм мэдээлэл хяналх самар дээр гарч ирсэн учраас буцаж буух шаардлагатай болсон. За яагаад одоо ингээд дээгүр нисээд буухгүй байсан юм бэ гэхээр нөгөө хөөрхтөө шатхуунаа дүүргээд хөөрдөг. Тэгээд буухын тулд тодорхой хэмжээний шатхуун бас зарцуулсан байх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд тэр нөгөө нэг одоо шатхууныхаа тэнцвэрийг гэх юм уу да хөөрөлтийн жингээ тохируулахын тулд шатхуунаа одоо зарцуулах хэрэгтэйсэн. Ингээд хөөрж байгаад ингэж буус юм а гэсэн ийм зүйлийг одоо ярьсан. За 12 зорчигч нийтдээ 244 зорчигч тус онгоцонд явснаас Сөүлд буцаж буухад 12 зорчигч үлдсэн гэсэн ийм зүйл ярьсан байна. Энийг Мяти үйлдвэрлэл хэрэглэсэн тэргүүн дэзгэрэл ган болд өөрөө ярьсан байна. За сэтгүүлч гэн уучлаарай. Дуучин Номинжийн дэлхийд алдартай дуунуудыг аль биесны эрхтэйгээр дуулж байгаа гэж 7 хоног болгоно нэг одоо алдартай дуучны дуугаар cover хийж за YouTube дээр байршуулсан байлээ. За өөрийнх нь Номинжийн official гэдэг YouTube сувг нэгдсэн байгаа. За би 17 настайгаас эхлээд Америкийн Лос Анжелес хотод оршин сууж одоо уран бүтээл хийж байна. За 15 хэлээр дуулж байгаа. Сүүл Kiss Me at Midnight гэдэг ийм клип гаргасан тухайгаа сэтгүүлч Номин Эрдэнэ ярьсан байгаамаа. За өнөөдрийн өдөртний сонин дээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний жил болгон уламжлал одоо явагддаг хэвлэлийн баг хурлыг онцолж бүх одоо баг өдөртний сонин дээр гэж хэлж болно доо. За Entrepreneur 2018 шилдэгийн 14-ийг нь уулуурхан компаниуд авлаа гэсэн ийм мэдээлэл байна. За Монгол Ардын намын цаашдаа улс орныг удирдах хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг улсын дээд шүүхэд Монгол Ардын намын татан буулгах асуудлаар хандсан хуульч доктор Эрдэнэ цогтой өдрийн сонингийн сэтгүүлч амар төвшөө ярьцлага хийсэн байна. За ийм хүн нэг хэвлэлийн багварл хийгээд ингээд яваад байгаа. Хууль зүйн өөрийнх нь үндэстэй юм шиг байгаа. Өөрийнх нь тайлбарлаж байгаа. За сэтгүүлч Батцангалын хар ус нуурын шагшуурга Монголын үзэсгэлэн Сарангойг амьлуулсан Жамбалын Шараа гэдэг хүний тухай Монгол улсын соёлын гавьяа зүтгэн Монголын шин цагийн нийтийн уянгын дууны нэрт мастер хөгжмийн зохиолч
Жамблын шараагийн 80 насны ой зориулсан эрдэм шинжилгээний хурал яруухан дэлгэрхэн дэлхийн номын баяр өнөөдөр болох юм аа гэсэн ийм одоо зүйлийг зориулж юм хөргийг өгсөн байна. За өртчөний тухай байгаа. Өртчөн эслийн тухай. За төгсгөлд та бүхэнд 100-ны мэдээ сониогоос хөргий. За 100-ны мэдээ сонин дээр Leadership Forum гэдэг болон байдаг. За энэ удаагийн зочноор МУС-ийн доктор дэд профессор Соном Даагуг гэж урагдсан байна. За сэтгүүлч уянга түүнтэй ярьцлага хийсэн. Агарын бохирдлыг 10 секунд тутамд хэмжиж буй 4 сая дата цугларсан гэсэн ийм зүйл байна. За ерөнхийдөө 2005 оноос хойш Улаанбаатар хотын агарын бохирдлыг судалсан юм байна. За 16 төрлийн хортой үнэрт ус төрөгч Улаанбаатарын агараас илэрсэн гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. За хорт одоо ягаад ийм зүйлүүд илрээд байна гэхээр гэр хороолол, хог хаягдлын цэг, уурын зуух, цахилгаан станц гэдэг ийм хид хідэн газраас хортой одоо бодис агаарт илрээд байгаа юм байна. За 120 мянган өрх байдаг. За 300 орчим нам даралт уурын зуух байдаг юм байна. За бохирдлын үргэлжлэх хугацаа уртасч эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө улам нэмэгдээд байгаа юм байна. За 2005 оноос хойш судалгаагаар за өдрийн 13-аас 17 цагийн хооронд бүх цэгт тоосонцор ер нь багасдаг юм байна. За гэр хорооллыг салхины дээр нам дор өндөрлөг гээд хаана төвлөрөх вэ гэдгээ зохион байгуулах шаардлагатай байна гэсэн ийм зүйлийг ярьсан байна. За агарын бохирдлыг бууруулах нэг гарцсан болохоор мөнх ногоо мод юм а гэсэн ийм зүйлийг одоо Соном Дааваг доктор ярьсан байна. За өдрийн 100-ны мэдээ сонингийн тэргүүн нүрт гадаадын хариатын газрын дарга мөрөнгөөс сэтгүүлч уянга нэгэн сонирхолтой ярилцлагыг авсан байгаа. За энэ нь болохоор Улаанбаатар эмпати сургуулийн захирал Турк улсын иргэн Висел Акчаг манай одоо Туркийн одоо тусгай хүчнийхэн одоо баримтлагаар ирсэн гэсэн дуйлан одоо 7 дугаар сарын 27-нд дэгдэж байсан. За үүнтэй холбогдуулаад хилийн хориг тавигдсан түүн дээр. Гэтэл манай прокуророос хилээр одоо нэвтрүүлэхгүй баг шалтгаан алгаа гэдэг тэгээ үүнийг нь цуцлсан юм байна. Цуцлснаас ерөөсө 2 хоногийн дараа буюу 11 сарын 30-нд тэрээр буян тухайгийн хилээр Хонконгийн онгоцон суугаад ингээ гарсан юм байна. За Турк руугаа бол яваагүй байгаа юм байна. Гэр бүл нь бол Америкт байгаа. За сургуулаа бол Улаанбаатар Дархан Эрдэнэт Баян Үлгэд ийм салбартай сургуулаа германчуудад зарсан гэсэн Германы одоо бизнесмэнүүд энэхүү сургуулийн одоо шинэ эзэмшигч болсон гэсэн ийм мэдээлэл байгаа юм байна. За Турк улсаас удаадараа хүлээлгэж өгөхийг шаардсан нөө гэсэн ийм одоо сэтгүүлчийн асуултанд за наадах чинь бол гадаад харилцааны яам мэдх юм байна гэсэн ийм одоо хариултыг өгсөн байгаа юм а. За дуу хөгжмийн төлөө төрсэн генерал Чулуунхүү гэдэг гэрэл зурагч Ахмад сэтгүүл Цэрэн найдмад түүнтэй ярьцлага хийж одоо хөрг нийтэлсэн байна. За энэ хоёр одоо Ахмад гэх юм уу та Ахмад маань Улаанбаатар сойнонд анх 30 жилийн өмнө 1988 онд буюу 30 жилийн өмнө одоо анх танилцж одоо нэгнээсээ ярьцлага авч нөгөөт нь одоо зургийг авч ирсэн юм байна. За ингээд 1988 оны генерал одоо армийн хурандаа хөгжмийн зохиолч дуучин Чулуунхүүгийн хөргийг одоо анх авч ирсэн юм байна. За Цэрэн Ахмад сэтгүүл Цэрэн найдмадгаа хэлж байгаагаар тэрээр одоо амнаасаа ер нь ямар ч үг унгаж мэднэ гэсэн ийм зүйл ярьсан. Дуу ярьж ирснэ хайлаад хайр яриад явчихдаг гэн. Тэгжсэн нь бүх яриад ундаг гэн. Сүүлдээ уус төр яриад ундаг гэн. Сүүлдээ ингээд буцаагаал дуулаад ундаг гэн. Ингээд нэг тиймэрхүү одоо тийм их омглон ориглон сэтгэлтэй ийм хүн байдаг юм байна. Тэгээд нэг сайхан цангинтал янцгаадаг суман хээр морьтой адилхан ийм хүн шиг санагддаг гэсэн ийм одоо зүйлийг Ахмад сэтгүүл Цэрэн найдмад бичсэн байгаамаа. За нөгөө ерөнхийлөгч Оросын албаны бас ерөнхийлөгч Путиний нөгөө юуны хэвлэлийн баг хурлын тухай. За Монголын эмэгтэйчүүдийн холбооны алуунгаа 2018 ёслолын ажиллагаа болсон. За шилдэг 13 эмэгтэй тодорсон. За Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Оюун Гэрэл 21 аймаг дахь инновацийн төвөөрөө дамжуулан эмэгтэйчүүдэд хөгжүүлнэ гэсэн ийм зүйлийг одоо 100-ны мэдээ. За бүртчооны юу болсон байна. За ингээд та бүхэндээ өнөөдрийн өдөр тутмын сонингийн таймыг хүргэлээ. Маргааш 9:30 минутаас эргээд уулзъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.